Өчигдөр минь төргийн үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Үг гэдэг зүрхний их шиг, урлаг гэдэг сэтгэлийн их шиг гэдэг үгээр нэвтрүүлгээ эхэлье. Өнгөр сэтгэж дүрсээр ярьдаг хүнийг зураач хэмээн нэрлэдэг билээ. Ингээд хамтдаа өөрийн дотоод ертөнцөө, мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэн харуулахдаа хүмүүнд аз жаргал, баяр баясгал бэлгэлхийг зорин уран бүтээлээ туйрван яваа Эрсэнгийн урлагаар зочлие. Сайн байцгаана уу? Та бүгдийг урланд маань хүрэлцээрсэнд маш таатай байна. Намайг Эрсэн гэдэг. Урлан гэдэг бол яг миний хувьд бол яг зураач хүний сүм шүү дээ. Бясалгадаг. Монтол уран зургийн ангийг Наран гэрэл багш удирдлагын дор 4 жил суралцж төгсөөд гэсэн монтол бүтээлүүд ер нь хийсэн. Хажуугаар нь яг Stanko IG Office гэдэг суурь уран зургийг ч гэсэн хамтдаа зураал явуулчихсан. Тэгээд ерөнхийдөө бол монтол урлаг өөрөө их хүчний урлаг л да. Асар сурлаг хотын интерьер ландшафттай холбогдсон том урлагийг хийн гэдэг бол маш том нүсэр баг хэрэгтэй. Тийм учраас одоогор бол манад бол яг дэвшилтэд технологи руу явж байна л да. Орчин цагт бүтээгдэж байгаа бүтээлүүд бүгд яг энэ contemporary гэдэг энэ том далбааны дор орчиж байгаа. Яг тэрэн дотроо яг аль урсгал чиглэлвэ, аль нь руу хамаарж орох вэ гэдгийг урлаг судлаач нар өөрсдийн тодорхойлт шүүмжийн дагуу гаргаж ирж байна. Тэгэхээр миний зураг бол яг тодорхойлт, ерөнхий тодорхойлтын хувьд бол contemporary уран зураг болчихж байгаа. Би багшаас сурсан 3 хүнлэн байдیں۔ Миний сэтгэл хамгийн тод үлдчихсэн зүйл. Манай багш өөрөө импрессионист хүн. Монголд бас импрессионизмын анхны мөрийг гიშгсэн хүмүүс юм. Тэгэхээр баяр баясгал зураг гэдэг. Баяр баясгал зур, хайр зур. Хүн тэрний жаарад гээд маш гоё мэдрэмж аав. Хамгийн оновчтой одоо зураг гэдэг. Бүгдийн биш зөвхөн чухлын л зур. Бүгдийн зур хаал байхгүй зөвхөн чухлын л зурх хэрэгтэй. Муу зүйл, хар бараан зүйл ч гэсэн дотроо гоо сайхан л байна. Тэр чинь хоёулаа л гоо сайхан. Ингээд жинлүүрэн дээр харахаар яг хоёулаа гоо сайхан байгаа байхгүй. Хувьд надад өгсөн яг тэр сонголт бол зөвхөн тэр баяр баясгалыг зурх. Харагдж байгаа бүтээлүүд болохоор 10 сард миний Bidas on Painted Town гэдэг North Art Gallery-д гарсан үзэсгэлэнгийн зургууд харагдж байгаа. Мөн дараачийн үзэсгэлэнтэй зориулж зурж байгаа гар эскизүүд болон эхний бэлтгэл ажлууд нэгдөө орцсон явж байгаа. Энэ 10 сард гарсан үзэсгэлэнгийн зураг Rockstar гэдэг нэртэй зураг. Тэгээд энэ бүтээл нь илүү орчин үеийн маягаар түүхийг дүрслэхийг зорьсон. Тэгээд энэ нь болохоор миний бодлоор зүгээр шаньюу байхгүй. Эртний хүннүүгийн шаньюу хаан. Тэгээд ийм залуухан бүсгүүтэй яагаад Венец дээр нөө хүннүү чинь Венецийг одоо Италиг эзэлж исэн. Тэгээд Италиг эзлээд тэр хүмүүсийн зүхтахтай Венец хотыг байгуулсан гэж ярьдаг байхгүй. Тэгээд дараачаар нь ингээд ийм амар хаваа цамцтай ийм аялаад явж байгаа ийм шаньюугийн хаан орчин үед ч юм уу фантаси байдлаар яагаад байж болохгүй гэж бодоод тэгээд энэ бүтээлийг тухайд яг тийг санаа орж дүрсэлжсэн. Тэгээд нэрний хувьд ч ихсэн айгуу тийм Rockstar гэдэг юм хөгжилтэй. Тухайн үеийн одоо хаадууд залуучууд бол тэгэл бүсгүүчүүдтэй бол тэгэл Rockstar нь л байсан гэж харин нүдэнд нь тэгж тусгал байсан гэж таараа гэж төсөөл зурч ирсэн.
зураач болгоны бодол яг хэрэгжүүлж байгаа тактик тэр техникүүд ондоох. Миний бодлоор л ерөнхийдөө санаа маш хурдан буугаад ирдэг. Яг энэ нүдэн дээр байгаад байдаг. Тэгээ яг энэ дээр яг нүдэнд харагдаж байгаа юм а 100% яг холстон дээр буулгана гэдэг чинь яг байдаггүй учраас маш их цаг ордог. Ер нь бол зурагтайгаа ер нь байлдаг гэсэн. Энэ бүтээл дээр болохоор энэ хинч харсан Beatles гэж харагдаж байгаа боловч яг тэр Монголын тэр цамын соёл те тэрнийг ингээд хооронд нь шингээгээд өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ цам гэдэг зүйл чинь болохоор яг соёл уулгын талаасаач агуулгынхаа талаасаач яг ингээд гарч ирэх бодит символик хэмжээнд уран зурагт гарч ирэхэд дэлхийн нийтэд хамгийн хүрч чадхаар одоо дүрслэл болж буугаад байгаа байхгүй. Яг тэр өрний соёлын палаан дээр өөрийнхөө энэ соёлыг ингэж гаргаж ирж нааш шахаж тавиад байгаа зорилго нь болохоор залуус төгж байгаа мессеж нь болохоор тий. Бид нар дэлхийн өнцөг булан бүрт хаач явсан монгол хүн яг монгол хүнээрээ л харагддаг. Яг тэр монгол соёлоор л харагдчих хэвээр байхгүй. Тэрнийг л яг гаргаж ирэх гэж зориод. Өнгөний хувьд ярих юм бол би яг нэг тийм өнгөнд дуртай гэж өөрийгөө тодорхойлж чаддаггүй байхгүй. Яг нэг тийм өнгөний мэдрэмжийг л хайраад байдаг. Одоо жишээлбэл Klein гэдэг зураач баримлч хүн байдаг. Klein-ийн цэнхэр өнгө гэдэг маш алдартай цэнхэр өнгө байдаг. Тэ одоо Аниш Кафурын хар цагаанч гэдэг юм уу те. Тэгтээ тэр нь ингээ хүний нүдэнд ингээ хар цагаан зур цэнхэр харагдаад байгаа боловч яг сайн ажиглах юм бол үнэхээр яг өөрийнх нь гаргаад авсан байгаа цэнхэр өнгө байна. Тийм учраас яг тийм өнгөний араас л хөөцөлтөж явдаг. Итүүдэнд явж хөдөө байгаль дээр гарч тэр зурхгүй ч гэсэн ядаж тэр өнгийг мэдэрч байгаль ч өөрөө өнгөний маш их багш болдог. Асрыг өнгөний заадаг. Тэгж үздэг. Тийм учраас бас хөдөө байгалийн судалбарт явах дуртай. Энэ өнгөний хувьд болохоор би ингэ зорьсон юм аа. Говьор тэр хээр талаар яваад зүгээр ингээд оцсон чинь шок норж байгаа юм. Харагдаж байгаагүй огт байгаагүй. Тэгээд би яг тухайн үед яг энэ өнгийг тэмдэглэж аваад гэтээ яг тэр миний анх тэр яг тэнд харсан акшныг үнэхээр гаргаж чадаагүй. Бараг энэ дээр би худлаарсан арын фонд дээр 10 лэг явсан. Гарах гал үзсэн. Тэг хамгийн төхөөс ойлбор нь тэгээ яг юм халуун яг тэр нэг говийн цөлийн агаар тэр нэг л илэрхийлэх байсан. Тосон бодог ашигладаг яг тэрнийг би яг маш их хатуу баримталдیں۔ Яг одоо орчин үеийн урлагийн инсталляшн материал ашиглаад ч юм уу ингээд хийж болно. Хийхийг ч хүсдэг. Гэхдээ яг одоо энэ холст, биер, тосон бодог 3 гэдэг чинь яг уран зургийн үндсэн яг 3 материал байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ яг энийгээ л барьж явъя гэж боддог байхгүй. Залуу уран бүтээлч гэсэн уриалга хост дээр яг энэ талбар дээр л гайхамшиг бүтээгээсэй л гэж боддог. Бүхэл урлагийн дотроос хамгийн эрхэмсэг урлаг бол бүжгийн урлаг билээ. Ингээд үзэгч та бүхэндээ бүжиг дэглэж хос баярын уул усны чимиг бүтээлийг хүргэе. Энэхүү бүтээл нь нутаг усандаа тоглон наадаж буй цавоо цалхин хүүхдүүдийг илэрхийлэн харуулдаг юм. Уул усны чимэг гэдэг бүжиг 2018 онд анх тавигдсан. Тэгээд энэ хөгжмийн нэвтсэн хүн бол манай алдартай хөгжмийн зохиолч, багш, Монгол Улсын урлагийн гай үзүүлэлтэн Аюуш гэдэг хүний үндэсний цөөхөл хөгжим зориулж бичсэн тийм бүтээл юм байна. Тэгээд энэ бүтээлийг сонсоод
надаа өөрөө ирэхгүй одоо тэр багшаатай бичлэг уулзаад тэгээд энэ 80 чи надаа бүр сэтгэл бүр хөрлөө гэд надаа нэг тийм бүжиг хийх тийм хүсэл сонирхол төрүүллээ. Тэгээд та надад зөвшөөрлөө өгөөч гэдэг. Тэгээд зөвшөөрлийг аваад тэгээд тэр хамгийн анхны 18 онд сурч ирсэн хүүхдүүд анх тавьсан юм байгаа. Одоо би яг энэ бүжигэндээ болохоор зэрэг тэр хүүхдүүдийн тэр цаваа цалган байдал, уул усаа хараад, нутгаар нь хараад баярлж байгаа байдал тэр үдийг л илэрхийлэхийг л хөдөлгөөнөөр илэрхийлэхийг хүссэн байгаа. Тэгээ халах бүжиг маань их тийм намтлаг, гарын үйлсэн, хөдөлгөөнийг хорсон, үйлзэх, суйлах, нахилах гэдэг эмэгтэйчүүд төлөвлөгөө. Эрэгтэйчүүдийн гунгаар дангаар алхаа, ной татдын намтлаг байдлыг бас их тусгаж өгсөн байдаг. Энэ уул усны чимэг гэдэг бүжиг дээр нэг миний урд дэглэж тавьж исэн бүжгүүдээс нэмсэн нэг онцлог бол хөлгийн хөдөлгөөн. Өсгөн дээр эргүүлээд ингэж алхаж явдаг. Энэ хөдөлгөөнийг анх хүүхдүүд сурахад нэлээд хидэн удаагийн бэлтгэлийн дараа яг олж авдаг. Бас шөөгээ чэйшний гээд нэг юм жижиг юм манерд ийм хөдөлгөөнүүд ороод ирсэн. Энэ миний тавьж ирсэн урд нь хийж ирсэн бүжгүүдээс ялгарх байгаа онцлог хөдөлгөөн энэ. Тэгээд энэ бүжгийн зарим нэг хөдөлгөөнүүдийг сурахад сурагчдаас нэлээд эвсэл шаардна. Урд нь 2 анги хийжсэн энэ бүжиг. Тэд нар бол хамгийн анхны хэсэг нь болохоор энэ багшаа манай ангийн бүжиг шүү гэж айгүй харам. Тэгээд дараа чинь дүүнэртээ зааж өгтөө. За бидний бүжгийг бидрээс доор хийвээ та нар гээл те. Тэгэл хэлж игэл зааж ирсэн. Тэгээ одоо энэ 3 дахь нь хийж байгаа. Яг эмхтэй намбын илүү тод харуулахын тулд тэр зөөлөн хөдөлгөөнийг ашигласан эрчүүдийг онцлогийн хөдөлгөөний намбыг харуулахын тулд тийм юм хангар тийм дүүрэн хийсэн нэг тийм хөдөлгөөнүүдийг их ашигласан. Тэгээд морь унж явж байгаа хүний төрхийг харуулах. Ер нь Монгол үжиглэлийг тийм байдаг төө. Морь одоо жишээ нь жалам хар гэдэг бүжиг те. Одоо ингээд морины явдал хийгээд морь унж явж байгаа хүний төрхийг үзүүлдэг бол энэ дээр ч гэсэн тэр байдал одоо яг ихний гараан дээр бол тэр морь унаад гэдэг ингээд салхитуулаад ингээд явж байгаа хүмүүсийг дүрслэхийг л орлож шилжсэн бүжиг. Мэдээж тэгээд энэ бүтээлдээ би өөрөө дуртай. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн энэ бүжиг хийхдээ гоё тэг жаргаж бүжгэлдэг. Бүх бүжиг хэцүү. Харин тэрийг тухайн бүжигчин үзэгчдэд өгөхдөө тэгж амархан харагдуулж байгаа. Одоо мэдээж энэ 3 минут 40 секундын хугацаанд хүүхдүүд амьсгаадна. Тэгтэл ёсолж явахдаа тэр амьсгаадж байгаа мэддэхгүй гоё ёсолчоод гүүгээ тэр хөрчгний ард орсны дараа сая гэдэг байхгүй. Уран бүтээлч тайзан дээр дандаа аж аргалыг бэлгэлж гоо сайхныг үзүүлэх ёстой. Өдөөсөө нэг гоё өгöd штэ. Театрын үүдэнд галуушаа тайлгна, гадуур гутлаа тайлж ор. Ерөөсөө л чи тийшээ орсон тайзнаар гарсан бол чиний асуудал тэр үзэгч хамаагүй. Зөвхөн тэр уран бүтээл, тэр бүтээлээ өрхөн л хамаад. Тэгэхээр зэрэг амархан бүжиг гэж байхгүй, амархан хөдөлгөөн гэж байхгүй. Тэгээд 3 минутын бүжгийг хийхин тулд 3-7 хоног, 3 сар их хөдөлмөр гаргаж шил тэр хүмүүсүүд амархан бөгөөд үзэсгэлэнтэй чадварлаг харагдаж байна. Багшийн бүтээл дээр чадвар гэхээсээ илүү надад нөгөө манер
намбыг илүү гарах нь чухал санагддаг. Хосоор багшийн хосоо багш өөрөө яг тийм бүтээлүүд хийдэг л дээ. Яг тэр хөдөлгөөнийг яаж харуулах вэ? Харцсан нүртэл ямар ах вэ гэдэг тэр багш өөрөө аюул сайн ажилдаг. Хүүхдийг за энэ чадахгүй дээ гэж юус хайдаггүй. Бүгднгийн чадтал нь одоо ажилдаг. Дэглээжийн хувьд болохоор багшийн тавьсан бүтээлүүдийг харахаар аюу тийм чамбай судалгаатай гэсэн үг. Яг манай сургууль дээр одоо тоглож байгаа бүтээлүүдээс нь бол савардан биелгээгээд яг хүүхдүүд зориулж тавьсан уул усны чимэг гэдэг яг хүүхдүүд зориулж тавьсан бүтээлүүд бол миний хамгийн дуртай бүтээл байна. Одоо тэгээд уул усны чимгийг яг миний өөрөө анги хийж байгаа. Би бас эртээр хараад ингэж хараач октоудаа багшийн яг хэлж байгааг ингэж хийгээч гээл бас шаардал гарсан. Нэгийн бэгийн хос хоёр казак бүжиг гээл тэр нь 2-ын бэг болоод 3-ын бэг болоод гэдэг явсараа гал. Тэгэд ер нь нийтдээ яг бүжигтэй холбогдоод 50 жил яг мэргэжлийн тайзан дээр гараад 89 оноос хойш тэгээд яг багшлал нь 2001 оноос хойш би өөрийнхөө мэргэжилд маш дуртай, хайрладаг, хүндэлдэг. Тэгэхээр зэрэг ингээд сурахын хажуугаар уран бүтээл хийх нь бас надад бас их сонирхолтой. Тэгээд бас миний амьдралыг утга учиртай болгодог. Бүжиглэн гэдэг бол миний хувьд бол аюу амархан. Бүжигчний хувьд яагаад гэвэл багш урд суучаад инг гэхээр багшийн эснийг л хийчихнэ. Багшлан гэдэг бол шалгана. 5 жил одоо нэг хүнийг яг ингээд харандаа үзүүлж байгаа юм шиг хүлээн багш нар зордог байхгүй тий. Зүгээр ингээд байсан хүлийг жийдэг болгоно, өргөдөг болгоно ингээд гарын хүртэл хун шиг тий гоё хөдлөгдөг болно. Манай бүжгийн багш нар бол яг хүнийг уралдаг. Манай Монгол Улсын консерваторийн ардын бүжгийн техникийн урын сан 60 орчим бүтээл дотор эргэлддэг. Миний хувьд ардын болоод contemporary 20 орчим бүжиг энэ урын санд орсон мэдгийг. Ер нь бүжгийг дотроо ингээд те утгатай одоо тийм үйл явдалтай бүжиг эсвэл ингээд гоо сайхныг харуулсан бүжиг эсвэл чадвар харуулсан бүжиг гэд ангилдаг. Тэгээд насны онцлог гэж байна. Жишээ нь 5 настай хүүхдэд зориулсан яг өөрт нь сэтгүүд нь тохирсон бүжиг хийхдээ ангаахаа, шуухаач гэдэг юм уу. Жохон томроод ирэнгүүт хурагч хүүд сэдвэн ингээд өөр болоод ирнэ. Тэгээ жохон эдэр насандаа ороод ирэхэд зэрэг бас тэр нэг хайр сэтгэлийн тэгээд өшөө намлаг болоод ирнэ. 60 та хүн хүүхдийн бүжиг хийж болно. 20 та хүн настай хүний бүжиг хийж болно. Хүүхд бол яг хүүхдийнхаа л бүжиг хийнэ. Бүжгийн түүх гэдэг маань яг хүний түүхтэй зэрэгцэж явдаг. Оросын бүжгийн тойл өчигт Монгол бүжгийг болохоор зэрэг бүх биеийн бүжиг гэж тайлбарласан байдаг. Монгол бүжиг маань өөрөө дэлхийд гараад ирэхээр аль ч орны үзэгчдийн одоо сэтгэлийн хөдөлгөж цусыг өөрөгдөг. Тэгээд энэ яагаад вэ гэвэл нэгдүгээрт Монгол бүжгийн химнэл
Манай бүжгүүд бол дандаа ийм амьдралынх нь ритм нь өөрөө ийм давшингуй байдаг учраас бусад орны бүжгүүдээс их ялгарч их таашаалыг нүртдэг. Зүгээр энгийн алхаж байгаа хөдөлгөөнийг бид нар тайзан дээр арай илүү гоё талаас нь харуулдаг. Зүгээр хүн ингээл хардаг штэ хүн тэдрийг бид нар арай нэг өөр уран сайхны талаас нь харуулдаг. Хөдөлгөөн орж байгаа л учраас бүжгийн урлаг бол өнөөдрийн хүртэл яг амьд ингээ оршин тогтноод байгаа. Ер нь энэ тэнд ингээл тэмцээн тоглолт ингээл гадаад мадад явхад бол яаж ингээ цээжээрээ хөдлөөд байгаа юм бэ? Сурмаар байна гэд бүр тэгдэг байсан байхгүй. Тэгээ заагаад төхөр нэг юм сонин хийдэг. Хөлн ч ажиллаж идэг, цээж нь ч ажиллаж идэг, толгойд бүх юмараа л зэрэгтэй жидэг. Тэгэхээр бас цусандаа байд юм шиг байна. Манай Сүхбаатар агч хэлсэн шүү дээ. Яг өнөөдрийн энэ 100-д яг ганц амьд үлдсэн урлаг бол хөдөлгөөний урлаг гэж. Тийм хизээч одоо бичлэг тавиад бид нар энэ бүжигчд ирчлээгээд үзэхгүй тий. Тэгэхээр яг л амьдараа л гэж оршдог. Гоё дуу байдаг юм да. Монгол бүжиг, дэлхийн бүжиг, Монголын бүжигээ гэж нэг дуу байдаг. Энэ үг надаас энэ үгнээс би их урам авч омгшдог. Нэгэн цагт би өөрийнхөө далжигүүрийг дэвээд бүжгийн ертөнцөөр явж байсан бол одоо би хүүхдүүдтэй далжигийн үрийг урахад гээд тусалж, дэмжиж, тэрийг өшөө өндөрт гараасаа хүүхдүүд маань гэдэг утгаар тэгэл далжигүүр тоглолтоо хийх гэж байна да. Тэгээд анхны удаа их сэтгэл хөдлөл тогтлол байж байгаа да. Соёл эрдэнэ хөтөлбөрийн маань зочны хойморт төгөлдөр хуурч мөн соёл урлагийн их сургуулийн төгөлдөр хуурын багш Инх хамгаалan ирсэн байна. Өчигөө мэд хүргэе. Сайн байна уу? Өчигөө мэд хүргэе. Төгөлдөр хуурч гэх энэ мэрэгжлийг яагаад эзэмших болсон? Үүнээс яриа гарсан зүйтэй байх гэж бодож байна. Яг хөө бид нар чинь нэг өөрсдөө сонгодгүй л жоохон хөвгтлөөр сайн сонгоогүй. Тухайн үед бол хийл төгөлдөр шалгалт өгч ирсэн гэсэн. Тэгээд ээж болохоор нөгөө хаан хөгжмөгийн төгөлдөрөөр сонгуулаад тэгэл ээжийн сонголтоор яваад. Тэгээ өнөөдөр тэ алдсан юм байхгүй л байна л та. Тэгээ бас азтай ч юм шиг те. Манай эмээ хийлч байсан. Тэгэл оруулсан юм шиг. Анх хутлаа авч исэн багш нь хин юм бэ? Багаасаа чимгээ өгчтэй явж исэн манай багш одоо бурхан болцсон л доо. Олон жил болсон, 10 жил суралцаад. Тэгэхээр өөрийн тань хувьд бол гоцлол хөгжмөөрчдөр, хослол одоо төрлөөрөнчдөр тийм ээ мэрэгжил аль алингаар ингээд дээшлүүлчихсэн байгаа шүү дээ. Москвагийн консерваторид мэрэгжил дээшлүүлсэн. Хөгжим сурлаа л бол ер нь тэгэл давт гэдэг үгтэл хамт явдаг байхгүй юу. Ер нь анх бол соёл урлагийн сургууль төгсөөд тэндээ концертмейстерээр ажиллаж ирсэн. За тэгээд яг явандаа нөгөө төгөлдөр хуурын багш болсон. Тэгээд тэндээсээ сургуулийн солилцоо гэдэг хятад бас нэг жил ажиллаад ирсэн. Консерваторт бас ажиллаж байсан. Тэгэхээр нэг талаасаа багш хүн за тэр яг тухайн тэр мэрэгжлийг эзэмшүүлэхийн тулд бол тий өөрийнхөө авиас чадвар мэдлэг юу гэдгийг тэр урын санд байгаа бүх зүйлийг ингээ гаргаж ирдэг байх. Нөгөө талаасаа бас нэг сэтгэл зүйчийн үүрэг бас гүйцэтгэдэг шүү дээ. Замаасаа зарим нэг нь бас няцах эсвэл байлгах ч юм уу тийм ээ. Иймэрхүү тохиолдол бас байдаг болов уу гэж бодож байна. Мэдээж маш их байгаа. Энэ нөгөө суур сургуулийг бол одоо консерватор хийж байгаа тий. Бидний үед бол бид чинь баг 30-30 хүүхэдтэй орж исэн баг. Тэгэл төгсгөдөө цөөх хүүхэд төгснө. 100 хүн төгөлдөр хуурч байхад нэг нь л яг төгөлдөр хуурч болдог гэсэн нэг тийм яриануд байдаг байхгүй. Тэрнтэй яг л ижил манай сургуульч айл ер нь консч байсан адилхан баг. Ер нь дээшигээ бакалаврын төвшөндөө ч юм ингээд дээшлээд ирэхээр хүүхэд хамаагүй цөөхөн болчихж байгаа.
Соёл урлагийн их сургалт багшлаад одоо 10 гаруй жил болцсон уу? Тийм 16-7 жил болчихлоо. Тэр сургалтын хөтөлбөрт бас өөрөөтэй нь оруулсан хувь нэмэр их гэж сонссон. Ямар арга барилыг, ямар зүйлийг, ямар бодлогыг илүүтэйгээр ингэж баримталж тэдэрт яг энэ сонгодог урлагийг заавал илүү их ойр юм шиг санагдсан юм бэ. Тухайлбал ямар зүйлсийг бас яг энэ сургалтын хөтөлбөртөө өнөөдөр оруулж ирсэн байна. Багшун байх юм бол миний боддог зарчим бол багшун байх юм бол өөрөө заавал тоглолт байх хэрэгтэй. Ямар хүүхдтэй яаж ажиллах вэ, ямар хүүхд ямар цохилох үү гэл ингээл багшун бол шууд цээжээр мэддэг байх хэрэгтэй шүү. Өргөн урын сантай байх хэрэгтэй байхгүй. Тийм учраас л одоо би ингээл шин зохиолууд дээр ажиллаад бүгдийг л бас тоглоод үзэж хэрэгтэй л гэсэн тийм юутайгаа төлөвлөгөөтэй. Би бас сая сүүлд Монголд бас Прелюди Фуго гэж хүмүүс харцсангүй бичээгүй байдаг. Тэр цэн одоо манай багшийн аав нь л да. Тэг бүр 1976 86 онуудад нэг 3-4-өр ингээд 7 шиг Прелюди Фуго бичсэн байсныг би айгу олзуурхаад тэгээд тэрийг бас нэг өөрийнхөө чадах хэмжээнд тоглоод тэгээд төрсчүүлээд ингээд яасан баа. Монголын хөгжмийн зохиолчдын тэр бүтээлүүдийг анхлан бас үзэгч олонныхоо сонорт хүргэж байсан гэж Монголдоо хийж байсан тэр тоглолтуудаасаа эхлээд дурдвал ямар тоглолтыг бас хэлмээр байна. 3 дугаар курстэй анхны тайлан тоглолт тавьж ирсэн. Тэгэл ерөнхийдөө тэрнээс хойш тэгэл жилд нэгч байд юм уу, заримдаа 2 жилд нэгч байд юм уу, заримдаа жилд 2 ч байд юм уу тий. Гэл уран бүтээлийн тоглолтууд явж исэн. Мэргэжлийн хөгжимчдийн хувьд бол бид нэр их тийм рекламны одоо тийм маш их олон нийт төрх гэсэн тийм том одоо 70-аас тоглолтуудыг ер нь баг хийдэг. Тэр болгоно нөгөө олон нийтэд хүрдэг байж болно. Тэр нь одоо манай сонгодог хөгжмийн одоо бас нэг юу юм да. Онцлог юм да. Даруухан гэх юм одоо тийм энгийн. Ерөнхийдөө сүүлийн үед ер нь ажиллаж байхад одоо үеийн залуучууд гэдэг ч юм уу, за яг энэ эцэг эхчүүд тийм ээ бас харьцангуй энэ сонгодог хөгжмийг сонсдог болсон юм болов уу? Харьцангуй асуур хүүхдүүдээ бас ингээд сурах гад тийм ээ хичээгээ зүтгээд ингээд яваад байгаа юм болов уу гэж бас хардгийн. Ямар зүйлээ алдахгүй гэдэг ч юм уу те. Ингээд байх юм бол магадгүй тэр 10 жилийн дараа дэлхийн түвшинд бас гарах үйц. Бид тэрийг бол үүсгэх ямар ч боломжгүй болов уу гэж бодож байна. Авиас бэлэг чадвар хичээл зүтгэл нь байхад тийм ээ. Тэр ямар зүйлээ алдахгүй байвал одоо яаж хичээвэл гэдэг юм уу? Монгол улсын нэрийг бас дэлхийд тамгаалсан тийм төгөлдөр хуурчнаар гарч ирэх болов. За ер нь хэцүү яг хэцүү асуулт байна. Яа гэвэл энэ их хатуу хөгжим гэж хэлсэн шүү дээ. Их диктатуртай ер нь сонгодог хөгжим гэдэг чинь маш дэг жаяг. Яг л ийм л байх хэвээр бол ийм л байх хэвээр. Бетоныг ингэж тоглох хэвээр юу ингэж тоглох хэвээр. Баах тий. Тэгэхээр тэрийг суралцахын тулд эхнээс нь зөв сурах хэвээр. Зөв гарын тавил, зөв одоо хандлага, зөв давтлага. Ерөөсөө ингээд нэг юм буруу байж болохгүй байхгүй. Зарим төгөлдөр хуурчнаар байна л да 14 наснаасаа ч юм уу тий. Жишээлбэл Рихтер гэдэг одоо миний яриадаа төгөлдөр уурчиж 22 настайгаас анх одоо баг мэрэгжлийн багшаар явсан гэдэг ингээд яриад байгаа шүү дээ. Тийм бичил бол яг одоо сурах хэрэгтэй юм л гэж байгаа зөв байх хэрэгтэй. 10 нас хүртлээ илүү дээ тийм ээ. 10 нас хүртлээ гэвэл ерөнхийдөө энэ төгөлдөр хуурчдын заавал тоглох тэр бүтээлүүдийг нэгдүгээр нэгэсэндээ баг ингээд сурцсан байх хэрэгтэй. Тэгжээж тэр нөгөө сурцсан зүйлээ давтаад улам бүр өөрийн болгоод тэгжээж нөгөө нэг яг тэр өөрийн одоо нэг мөн чанараа илэрхийлсэн тэгж одоо тоглох тэр арга барил руу орж ирнэ. Тэрнээс хожигдох юм бол бас ингээд оройтчдаг гэд. Тэгэхээр нэлээд шахуу програмтай, нэлээд шахуу тэр хүүхднийхээс нь сурах, боловсрох, богино хугацаанд тэр олон зохиол бүтээлүүдийг өөрийн болгох хэрэгтэй болчиход байна шүү дээ, тийм ээ. Одоо бол дэлхийд дээр бол бүр төгөлдөр нар бол бүр залуучдсан шүү дээ, бүр зүгээр 17-8 студид л дэлхий хад болтгүй байхгүй. Хэрвээ тэгж чадахгүй л баг оройтно. Тэгэхээр 10 нас, 11, 12 нас гэхэд л ерөнхийдөө төгөлдөр хуурч байгаа хувьд эзэмших хэрэгтэй юмнуудыг эзэмшсэн байх хэрэгтэй л байхгүй. Ер нь хамгийн номер 1 дэвт бол хувь хүний өөрийн хэрэмэлзэл. Хүүхд бол яг ингээд том хүний хэлснээр
За чи одоо энийг хийх ёстой, ингээд давтаад ирэх ёстой гэл ингээд тэгэл тогтмол 7 хоногт 2 удаа гэл ингээд ирнэ шүү дээ. Тэрийг тэгэл эцгийнхэн зөөдөг ч юм уу. Ингээд яваал гэдэг байхгүй. Явсаар гал ямар нэг юмд хүрдэг л байхгүй тий. Ямар ч авьяастай ч авьяасгүй ч гэсэн сурна. Бүр мэрэгжлийн хөгжимчин болоё гэх юм бол мэдээж нарийн шалгуурууд шаардлагатай. Таны хувьд яг ингэ шантраад болио гэдэг ч юм уу тийм үе юу юм байсан уу? Одоо ёстой болиё гэж байгаа үе ерөөс нь их тохиолж байгаагүй. Ялангуяа бүр сурж байгаа үед ч гэсэндээ тэгэл нэг хэсэг бол бүр шалгалтын дээр ингээд жоохон айдаг байсан байхгүй юу. Яг энийг тоглоод шалгалт өгчүүл тэгэл бүх юм байхгүй болчих юм шиг тийг санагддаг байж ийсэн. Сүүлд 3 4 курс дээр угаасаа би одоо ингээд нэг давн тэгс дахиад би тоглосон. Тэгэхээр ерөөсөө ямар ч байсан тэгэл дахиад байнга давтагдах учраас юу гэдгийг одоо нэг бүх юмаа ингээд өгсний дараа панк гэж алга болдог тийм байхгүй болцсон байсан. Нэг сонгодог хөгжмийг манай Монголд гадны юм гэж ингэж харах хандлага байгаад байдаг байхгүй юу. Одоо чи морин хурал монголынх гэж бодоод байна шүү дээ. Гэтэ үгүй сонгодог хөгжим чинь аль нэг улс хариалагдахаас илүү эн чинь өөрөө дэлхийн юм. Тэгээ өөрөө бүр ингээд нөгөө тогтсон нэг жаягтай болцсон ямар одоо шинжлэх ухааны олон юмар батлагдсан тийм учраас энийг бид бүгд авч үзэхдээ бол бас л адилхан одоо нэг төвшөнд авч үзвэл уг нь биднэрт маш хэрэгтэй юм гэж ойлгоод. Таны хувьд өнөөдөр яг сонсдог гэдэг юм уу тийм ээ хамгийн их ингэж эсвэл үлгэр дуурайл авдаг яг тэр уран бүтээлч гэвэл бас хэнийг нэрлэх вэ? За ер нь бол хит хитэн хүмүүс байдгийн одоо Святослав Рихтер гэдэг одоо би бол маш шүтдэг Оросын одоо мундаг тоглолтоор хурж байсан. Одоо Оросд ер нь бол маш их байгаа л та. Гилс, Хорвиц гэл за одоо Польшийн төгөлдөр хойш Зиммерман гэл одоо байгаа нэлийн хөгшөрсөн. За Хятадын төгөлдөр хойшнараас жишээл Юнди лиг бас нэлийн хүндэлтэй. За мөн өөр зэн зөндөл байгаа. Хамгийн одоо би сонсох дуртайнууд нь дандаа алтан үе одоо 20 дугаар зууны төгөлдөр орчд гэсэн үг тий. Тэр алтан үеийн хүмүүс яадаг гэсэн ингэж би бол өөрөө бодохдоо ингэж бүр сэтгэл одоо юу гэдэг юм бүр нэг хамаг юмаа зориулдаг байсан юм шиг. Одоо би зарим ингэ харах тул бүр машин шиг байдаг байхгүй. За хоршил гэдэг нэг төрөл нь байгаатай, гоцлол гэдэг байгаатай, тэгээд цөөхөл гэдэг байгаатай тийм ээ. Тэгэхээр энэ гурав нь хоорондоо хэр ялгаатай юм бэ? Хоршил бол бас шал өөр урлаг. Одоо үгээр одоо би яг сайн хэлж байгаа. Ер нь бол яг ингээ хоршлыг ингээ аваад үтсэх юм бол олон улс төр ингээ аваад үтсэх юм бол энэ бол бүр яг тэр чиглэлээр дагнсан хөгжимчд байдаг байхгүй. Тэгэхээр тэгжээж тэр нэг том зохиолууд тоглодог. Хоршил чи өөрийн гэсэн зохиолуудтай. Би бол хоршилд маш их дуртай. Цэнд орж инхтөргээ төвлөлтөөр орж багш маань байгаа. Тэр багштайгаа хамт би бас нэлээд хэдэн жил хоршил тоглож исэн. Тэгээд ерөнхийдөө ийм бас намайг энэ зам руу ороход маш их одоо нөлөө үзүүлсэн гэх юм тийм. Тэгээд бит хоёр бас зөндөө олон бас орноор тоглосон хамт тэгээ уралдаан тэмцээнд оролцож ирсэн, тайлангууд тавьж ирсэн. Хамгийн их бахархаж байгаа нь Бахчиевийн нэрэмжт гээд хоршил төгөлдөр хуурчтай уралдаан баггүй Оросд болдог. Тэн дээрс 3 дугаар байр авсан. Тэгээд ер нь баг 10 гаруй жил тоглож байгаа шүү. Хамт одоо ч гэсэн тоглодог л доо. Нөгөө хоёр төрөл нь гоцлол бол мэдээж энэ бол бүр маш бас хэцүү шүү. Энэ бол бүр ингээд хүн бол бүр амьдралаа зориулах хэрэгтэй байхгүй. Цөөхөл хөгжим бол бас л хоршилтой ер нь төстэй яг нэг баг болж ажилтдаг. Нэг хөгжмийг мэдрэх ёстой. Маш их бас өргөн уурын сантай өөрсдөө гэсэн тийм. За өөрийнхөө хувьд Итали одоо Оросын холбооны улс Голланд гэдэг ч юм уу тийм ээ. Энэ олон орнуудаар бас ингээ альчин тоглолт хийгээ явж байсан. Ер нь ингээ тухайн тэр улсад очиод эх орныхоо нэрийг гаргаад
Тэгээд тэр уран бүтээлүүдийг Монгол улсынхаа соёл урдыг энийг ясандаа тийм сурчлан таниулж байна гэсэн үг шүү дээ. Ингээд явж байхад хамгийн түрүүнд ямар зүйлийг бас бодож тэр тайзан дээр гарч олон улсын уран бүтээлчдийн өмнө тэр ая аялгауг тэр одоо хөгжмийн бүтээлүүдийг ингэж ихшгэлүүлж тоглодог бай. Хамгийн наадах нь ихэд яг улсынхаа нэрийг бас нэг муу хэлүүлчих юмсан тэгэл айцтай л байдаг л да. Тэрнээс бусдаар бол тэгэл яг л хаанч тайз адилхан бүгд л хэцүү байдаг тий. Тэр одоо болох тоглолт нь болохоор 5 сард. Тий, одоо 5 сарын 1-нд болно. Энэ бол нэг энэ жилийн асуудал бодож ирсэн юм биш. Өмнө нь ерөнхийдөө ингээл за нэг тэрийг тэгвэл ингээд тоглолцол зүгээр юм байна да гэсэн юм ингээл явж байгаа л за одоо нэг хий гэдэг ч юм уу тий. Ямар зохиол бүтээлүүд ерөнхийдөө тэнд энэ удаад сонгогдож орсон байгаа юм бэ? Тэгээ эхний хэсэг нь бол сонгодог үеийн хөгжмийн зохиолчдоос бүрдэж байгаа Скарлати, Моцарт, Бетховен гэдэг Бароккоос Скарлати гэдэг ороод ирнэ. Хоёрдугаар хэсэг дээр нь болохоор Фредерик Шопены баллад гэж зохиол ерөнхийд бүтнээр нь 4 балладаар нь барьж тоглож байгаа. Би одоо өөрийгөө бас их нэлээд бас сорж одоо тоглож хичээж байна. Монголд яг ингэж бүтнээр нь тоглогдсон тохиолдол бол яг одоо миний яг сонсноор л одоохондоо байхгүй байгаа. Тэр тухайн зохиол бүтээлийг өөрийн болгоод тоглоно гэдэг шүү дээ. Өөрийн болгоод тоглоно, өөрөмшүүлээд тоглоно гэдэг нь өөрөө яг яан гэсэн үг юм бэ? Тэр зохиолынхаа талаар уншин чинь тэр хүн хэдэн настай байхтай бичсэн. За тэгэл мэдээж олон улсын төвшөнд судлагдсан маш олон судалгаанууд байдаг. За тэгэл тэрэн дээр тэр судалгаануудыг тодорхой хэмжээнд унших хэрэгтэй. Гэх мэтлэнгээр ингээ явж байгаа тэр дундаас ерөнхийдөө чинь за иймэрхүү утга агуулгатай юм байна гэл ингээл ойлгоол ингээл уншин. Тэрнээс төгөлтөр хуурч болгоо ер нь бас адилхан тоглолтгүй ш. Дандаа өөр тоглолтгүй байхгүй. Ер нь хүний хамгийн их урам зориг авдаг. Эн чинь өөрөө яг ингээд таас өөрөө хэллээ шүү дээ. Ингээ хүүхд наснаас ахгуулаад ингээ маш их суудаг, маш их суралцдаг гэд. Тэгэхээр яг энэ үед ер нь ямар урам, ямар дэм хамгийн чухал байдаг юм болоо. Сайн багштай байвал багш нь өөрөө сайхан дэм үгээ явчихдаг. Тэгээ бусдаар бол тэгэл ар гэрийн одоо мэдээж дэмжлэг маш их чухал. За таны тайзны урьж. Монгол түмэн мандах төрийн малгай, дивжих төрийн дээл хэмээн хэлцээр ирсэн билээ. Он цагийн уртад дээл хувцас нь хувьсан өөрчлөгдөхдөө үндэстэн угсаатан бүрийнхээ онцлог шинж чанарыг илэрхийлэн харуулсаар өнөөдрийн энэ зунтай залгасан юм. Монгол угсаатны дээл хувцас нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхэлж байгаа мал аж ахуй, амьдралын хэв маяг, эрхэмлэж занжсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн хүнэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаан нягт уялдаа холбоотой байсаар ирсэн. Монгол хүн дээлийн захыг хиймэр гэж үздэг тул дээлийн захан дээр гიშгэх уруу харуулан тавихыг, ахмад буюу албаны хүний дэргэд дээл сугалдаргалах, хормой шуухыг цээрэлдэг зэрэг бидний өдгөө цагт алдагдж байгаа их өв соёл, ёс уламжлал энэ л Монгол үндэсний дээл хувцсанд шингэсэн байдаг.
Тиймээс Монгол хувцсны нууц төвчөө төслийг одоогоос 20 орчим жилийн өмнө соёлын гавьяа зүтгэлтэн сувд Сэмэн студийн найруулагч Баяр, соёлын өвийн үндэсний төв, эрдэмтэн судлаачид, загвар зохион бүтээгчид хамтран эхлүүлж байсан юм. Энэ л 20 жилийн хугацаанд гадны улсад хадгалагдаж байгаа дээл хувцсыг судлахын зэрэгцээ. Монгол хувцсны нууц товчоо ном, театрчилсан тоглолт, баримтат кино зэрэг томоохон бүтээлүүдийг хийж олонний хүртээл болгосон байна. Одоо дэлхийд дөрөв аливаа ард түмний эдийн соёлын нэг чухал хэсэг нь хувцс сонор. Тэр ер нь одоо соёлын антропологид үзэхдээ энэ хувцас бий болсноор жинхэнэ хүний соёл бий болсон гэж үздэг. Тэгэхээр бид нар бол одоо монголчууд бүр эхнээс нүүгийн одоо төр тус байх үеэс эхлээд хувцсны соёлтой тэр одоо хувцсны хуйлтай байсан юм ард түмэн. Одоо бид нар хувцсны өвдлөхэд л одоо зөвхөн одоо Европ хувцастай байгаад байх юм бол одоо дэлхийн улс үндэстнүүд өөр газар очсон ч гэсэн бид нар ялгарлаа хамгийн анхан шатны түвшинд илэрхийлж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ үг дээдсээс уламжилж ирсэн өнөөдрийн бид нар одоо миний өмсөж байгаа дээлэгдэл төгс хэлбэрээ өнөөдөр одоо ингээд ирээд бид нар өмсөж байгаа энэ дээл хувцсныхаа түүхийг бид нар залуу хойчуудад таниулах ийм л ажлыг хийж аваа. Дээл хувцс гэдэг ярихлаараа бол Монгол хүн гэж байна гэхэд яалтчгүй дээл хувцс байдаг. Монгол уламжлал зан үйл заншил маань өөртөө нэг нэгтэйгээ уялдаа холбоотой байдаг. Жишээлбэл үлгэр гэдэг нь дээлтэйгээ холбоотой байдаг. Дээл гэдэг маань дуутайгаа холбоотой байдаг. Дуу гэдэг маань бүжигтэйгээ холбоотой байдаг. Нэг нэгнээс нь салгаж болохгүй зүйл байдаг. Тэгэхээр яалтчгүй дээл хувцс байна. Ямагт байгаад ирсэн энэ хэмжээндээ ч биднэрт тодорхой хэмжээнд өвлөгдөөд ирчихсэн тийм үү. Тэгэхээр дээл хувцс, дээлийг дагж байгаа гоё зүйлсглийн маань соёл бол үндсэндээ бол өөрөө бит илрэлт бид нар өмсөөд идлээд явж байгаа. Нөгөө талаасаа энэ маань бол бит босоо юу вэ гэхээр одоо өвгдээцээсээ эмээ өвгөөсөө ахуулаад энэ маань нэг тийм эн чин тэгдэж шүүгээд бид нарт бол хувцаа өмсгөтэй тагдаг олон зан үлүүдийг хилдэг цээрлэх цээр ёсыг маань зааж өгч идэг болохоор энэ маань бит болон бит бус соёлын үе юм байна. Одоо Монгол үндэснийхээ хувцсыг түүхийн судлах. За тэгээд одоо залуу хойчуудаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх одоо олон ажлуудыг хийж ирсэн. За энэ ажлуудын хүрээнд бол бид нар одоо товчхон гол ажлуудад дурдах юм бол бид нар одоо Монгол хувцсны нууц товчхон гэдэг номыг 4 редакцаа хэвлэлээ. Тэрнээс гадна бид нар бас одоо ЮНЕСКОгийн тайзнаа Монгол хувцсны үүх түүхийг сурталчилсан, театрчилсан загварын тоглолтоо бас хийжсэн. За дээр нь бид нар одоо бас Монгол хувцсны нууц товчхон гэдэг баримтат кино хийсэн. Монголын түүх буюу дээл хувцсныхаа түүхээр дэлхийн түүхийг өгүүлэх ийм хэмжээний контентийг өнөөдөр хийгээд танилцуулгыг хийж байна. Монгол хувцсны нууц товчоо баримт киног хийж явах явцад маш олон сонин сайхан зүйлтэй учирч зураг хөргийг авч ирсэн. Тэгэхээр тэр кинонда багтаагүй тэр сонин сайхан юмнуудыг бас ингээд аваад шинээр гаргасан бүх зүйлүүдийг аваад нэг нэвтрүүлэг хийсэн чинь 13 бүлэг болчлоо 45 минут дээр. Тэгэхээр энэ болохоор зэрэг урд хойчдоос бидний үз сонсоогүй дуудаагүй тийм зүйлүүд энд бол орсон байгаа. Монголчуудын хувцас бол Евраз даяар уул мөрөө үлдээсэн юм байна. Зүүн Аз, Төв Аз жишээлбэл одоо Хятад, Манж, Солонгос, Орос, Дундад Аз руу бүр энтэг рүү хүртэл одоо Монгол хувцсны нөлөө бага. За тэрийг ингээд манай судлаачид судлаад тодорхойлон гаргаж ирж байгаа нь үнэхээр сайшаалтай. Бидний үг дээдс гадны одоо соёл маш их улбаа өөрийнхөө соёлын нөлөө үзүүлж явсан ард түмэн. Энэ бүхнийг бид нар энэ бүхнээр өнөөдрийн одоо видео контентаар үзүүлэхийг одоо хичээлээ. За энд одоо ганц жишээ дурдъя. Бидний одоо 13-4-р зууны үед Монголын одоо эзэнт гүрэн тийм ээ дэлхийн талыг эзэлж явах үед одоо Монгол дээл хувцс тренд болж исэн үе. Тэр үеийн догтох малгай одоо хожмын цагаатан улсыг үндэслэгч одоо эмир төмрийн үед яаж нөлөөлж богтох малгай яаж хуурлаа өөрийнхөө
одоо хувирлыг олсон байгаа. Испани элч гар зургаар бичиж зурсныг бид нар өнөөдөр амьлуулж хийсэн байгаа. Хадны зургууд дээр одоо Монгол хувцсны элементүүд бол тэр чигээрээ сайхан зурагдаад бичлээд үлдээд ингэсэн байна. Одоо яг энэ их тэнгэрийн ам дээр хичнээн л одоо бүжиглж байгаа хүмүүс болон тэр гугу малгай гэж ярьдаг богтог малгай. Тэр чигээрээ гоё зурагдаад хажууд мөнгө тэнгэрийн хүчин дор гэдэг нөгөө айх тэр үгээ бичсэн энэ зүйл одоо багт ингээд бидний хажууд ингээд хадгалагдаад үлдсэн байгаа. Их тэнгэрийн амны хадны зургийн дэргэд хурж ирээд байна. Монгол хувцастай холбоотой энд маш сонирхолтой дурсгал хадгалагдуулсан байж байгаа. Хуучин зөвлөлт холбоод улсын алдартай академич, археологч Окладны ухаан бичсэн тэр судалсан ёсоор бол энэ зураг бол үндсэндээ 13 дугаар зууны үед хамаарна гэж үзэж байгаа. Эмэгтэй хүний одоо хувцалсан байдлыг бол энэ зурагтаар их сайхан төрсөлсөн байж байгаа. Та бүхэн одоо ингээд ойртоод сайн харах юм бол энэ нөгөө Монгол эмэгтэй хүний богтог малгай ийм өндөр өмссөн энэ хувцас тэр одоо элгэвч энэ нь бол бас тодорхой харагдахаас гадна Монгол гутлын одоо хоншоортой ийм Монгол гутал байж байгаа нь бол энэ бол 13 дугаар зууны эмэгтэй хүн гэдгийг хувцсаар нь харуулж байгаа ийм дүрслэл байгаа юм. Одоос 20 жилийн өмнө зөвхөн Монголын үеийн хүн чулууг судалдаг байсан бол энэ хүн чулуунд түршлэгдсэн байгаа дээл хувцас нь өнөөдрийн одоо энэ монголчуудын дээл хувцсны соёлд хэрхэн нөлөөлж байгааг талаар өшөө улам илүү нарийнсан судалгаанууд явагдаж байгаа нь бас ашиглалт. Дид бол одоо бид нар археологийн малт судалгаагаар бол дид нэг 150 орчим археологийн малт судалгаа, олон улсын 40 орчим байгууллагуудын хамтарсан судалгаанууд бол жилд орчим хийгдэж байгаа. За бид нар бол статистик судалгаануудыг сүүлийн үед авахд бол нэг жил дунджаар биднэрт бол нэг 20 орчим мянган эд үлгийн зүйлсүүд энэ археологийн малт судалгаагаар олддог. Археологчдын баримтад тулгуурсан баримт одоо археологийн олдурыг дизайнерын сэтгэмжээр хүний нүдэнд харагдтал ингэж одоо дүрслэж хувцсын сэргийг хийж за тэгээд одоо эрдэмт дээр нэ өөрийнхөө эрдэмтэд гадны эрдэмтээр хүлээн зөвшөөрүүлж одоо энэ бүх одоо контент баримтад кино гэсэн төслийг бол хэрэгжүүлж байна. Тэгээд энэ ажлын хүрээнд судалгаа шинжилгээнд өмссөн энэ хувцсыг сэргийн бүтээх нь бол орчин үеийн тайд сэтгэлэгдсэн уран бүтээл түүхэн бодит үнэн байдлыг зөв байдлаар одоо дүрслэх энэ дээр бол их чухал ач холбогдолтой ажил болж байна гэж үзэж байна. Тухайн хүний өмссөн хувцас тухайн улс үндэстнийхээ өөрийн одоо нэр төрийг одоо брэнд болж илэрхийлэгддэг учраас хувцсны соёл бол хамгийн түрүүнд хүний нүдэнд харагддаг ийм одоо өрмөц соёл байна. Загвар зохион бүтээн гэдэг маань бол өөрөө ингээд дэлгэрүүлж цаашаа явах бас нэг үйлдэл. Энэ хувцс гэдэг зүйлийг гэдэг өөрийн чиглэлийнхаа хувьд аваад явах. Энэ зөвхөн юугийн анхаараасаа ихлээр оролдож болох юм гэж байна, оролдож болохгүй юм гэж байна. Тэгэхээр энэ дээр бэлэгдэл зүй гэдэг зүйл бол маш хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр энэ бэлэгдэл зүй гэдэг юмыг бол илүү их судалж байгаа ч. Ер нь бол Германы эрдэмтэн Гегл хэлсэн байдаг шүү дээ. Элит үндэстний сонгодог төлөөлөгч бол монголчууд юм аа гэдгийгсэн. Тэр элит үндэстнийх нь сонгодог төлөөлөгч гэдэг нь хамгийн наадлын захын жишээ нь одоо энэ хувцас хонор олон 100 жилийн түүхтэй энэ хувцас хонороор илэрч гарна. За мөн одоо бас Гегл хэлсэн байдаг шүү дээ. Дэлхийн түүх бол Монголоос эхэлнэ. Яагаад гэвэл тэнд төр байсан юм. Яг энэ төрт ёсны уламжлалт энэ ямбаны дээлүүд, их стэцийн дээлүүд энэ бүгдийг бид чадах чинээгээр ард олондоо сурталчилж гаргаж таниулах ийм үүрэгтэй. Энэ үүрэг гэдэг нь бид нар дээрээс ямар нэгэн тийм албан ёсны үүрэг даалгавар өгөөгүй зөвөр өөрсдөө хүсээ бидний хийх ёстой юмаа гэдэг үүднээсээ энэ зүйлийг хийж ингэж ард олондоо танилцуулж байгаамаа. Бид нар гадны хувцсыг одоо соёлыг дуурай бишрэн шүтэх биш тий. Гадны хувцсын соёл бидний оруулсан нөлөө ямар их байх вэ гэдгийг одоо мэддэг. Одоо ийм бахархалтай сайхан Монгол одоо залуу үе бий болно гэдэгт би бол итгэлтэй байна. Монгол хэлний ариун баялаг, өв сан,
их хэлний яруу тунгалаг үгийн баялаг, их зохиолчдын гүн их бодрол бүр тэрэл утга уран зохиолд шингэсэн байдаг. Ингээд үзэгч та бүхэндээ гэмшил өгүүлгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Төрийн шагнал зохиолч Дармын Батбаяр олон сайхан хүүрнэл зохиолын бүтээлүүдийг уншигч зүүн бол сайн мэднэ. Тэр дундаа энэ гимшил хэмээх богино өгүүлэг бол манай дунд сургуулийн 6 дугаар ангийн гэж санагдаж байна. Унших хүчиг, сурах хүчигт бас орж байсан. За энэ өгүүлгийн хамгийн гол онцлог бол дөрүүдийн дотоод сэтгэл зүйн шинжийг одоо нээж бичснээр их онцгой, урлалтай, бичлэгтэй ийм зохиолоо гэж хэлж болно. Ягаад тэгэхээр энэ өгүүлгийн одоо хамгийн ихний өгүүлбэр нь би 10 настай байсан сан гэдээ одоо хэлж байгаа. Тэгээд одоо орхилтын 3 цэг аваад тэгээд одоо өгүүлэгч Би Баатар маань цаашаага бага насныхаа үйл явдлыг дурсан одоо өгүүлж хүрнэж байгаагаар ингэж өрнөдөг. Би 10 настай байсан юмсан. Манайх Сэлбголын хөвөнд зусаж би тэр хавийн хүүхдүүдтэй жараахаа хөөжилдөн тоглож өнждөг байлаа. Гэхдээ тэгэхэд Алимаа гэдэг 2 суг таягтай хазгар охин байсан. Алимаа голын иргэдээр суучгаал уусанд чулуу шидээл бидний барих гэж байгаа жараахаг зориуд үргэн тачгантла энийн. Тэгэхээр нь бид тайгийг авч зүхтаан уурлуулна. Тэгсээр бод бүр ойлуулчихна. Ойлчаар нь бид арагдаж эхэлнэ. Алимаа ихэр татан хумсаараа газар маажлан удадл тайтгархчгүй босохчгүй суучна. Бид элдвээр арагдаж. Гүр энийхгүй болохоор нь циркийн алиелагчийг дуурайн худлаа ойчоол. Ойлж маяглахаар тэр гинтхэн өөрөө ирэхгүй инээд алдаад алиалсан хүүхдийг таягаар захин. Цаадах нь унан тусан худлаа яолол газар өнгөрөхөөр сая нэг юм уу санаа алдан тайтгардаг байж билээ. Дөрүүдийн ерөнхий шинж дүрслэлүүдийг хараад байхаар хамгийн гол нь үйл явдал хөтлөгдөх бол нэг хэрэгтэй, түүнийг дүрслэх бол нэг хэрэг. Түүний цаана байгаа тэр дотоод сэтгэл зүйн нарийн шинжүүдийг энэ өгүүлэг маань их тийм тэмтэрч явдаг л да. Жишээ нь тэр өөрийг нь шоглоод тэгээ хариугаа авахтаа тэр таягаараа хүүхдүүдийг зохиод тэгээд нэг хэсэгтээ ингээд ерөөсөө үг хэлэхчгүй, дуурахчгүй ингээд таг болчдөг гэж тэгж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд Алимаагийн нэг бодлын ингээд сэтгэл тайтгарж байгаа юм шиг боловч энэ бол ингээд нэм хуурмаг илрэл байгаа тань л да. Тэгэхээр энэний цаадхар бол одоо хүн өнгөх ёстой, нэгнээ таних ёстой шүү гэдгийг тэр бага насны хүүхдүүдийн хоорондын харьцаан дээр тавьсан бүр их одоо нандин ийм одоо өгүүлэмж болж өгсөн байдаг. Тэгээд нэг өдөр бид Алимааг ойлуулчлаа. Тэгсэн Алимаа биднийг хэнийгч яаж алиалсан инээсэнгүү. Тэгэхээр бид Алимаад за чамд бид нар малгай дүүрэн эрвээхэ барьж өгье. Тэх үү гэлээ. Тэгсэн Алимаа толгойд оглоо. Бид баярлан хашгиралдаж эрвээхэ хөөн гүйлтлээ. Эрвээхэ цэцгэн дээр суумагцал наран талаас нь сэмэрхэн гэтж очоод малгаагаараа дан авахд л малгай дотор цэцгийн дэл бэшиг өнгөлөг эрвээхэ байж байдагсан. Тэгээ бид барьсан эрвээхийг нь Алимаад авчирж өгөөд өөр улам гоё эрвээхэ хөөгөөд гүйцгэн. За хэлбэр ба хэллэгийн хувьд авч үзэхэд бол харилцан яриа их багтай. Ерөнхийдөө нөгөө Би Баатрын хүүрнэл дурсамжаар ингэж одоо өдөөгдөж өрнөж байгаа. Гэхдээ дурсамжийн төрөнд би хэллээ. Дурсамжаас дурсамжийн хооронд өгүүлэхтэй дандаа суваа цагийн хүрээнд нэмэн одоо дэлгэрүүлж ухаарал эргэцүүлэл нь хамт яваад байдаг. Ийм сонирхолтой өгүүлэмжтэй. Алимаа хөөх ямар гоё далавчтай юм бэ гэж өхөөрдөн цөмийн малгайд хийж баруун гарынхан суг таягны дунд бариултай цуг хумын адагчаад бидний араас суг таяга хурдан тулж урагшаа тэмүүлэн харагддагсан. Бид бараг цэцгийн бүх өнгөтэй ижил өнгийн эрвээхнүүдийг барьж эрвээхнүүдэн хаана хатаах тухай маргалдаж байтал Алимаа гинт малгайтай эрвээхнүүдийг цөмийг нь дээш нь цацчлаа. Эрвээхийг барих гэж хөөцөлдөө дараа нь тэрийг хатаах гээд ингээд хүүхдүүд ярилцж байхад тэр хатаах гэдэг үг
алимаад ямар одоо хүнд тусч байгааг тэгээд тэр эрвээхээ хатаах тухай яриа гарснаас хойш зохиолын одоо ерөнхий хэмнэл бол их удаашрдаг л да. Илүү тэр алимаагийн сэтгэл рүү буугаад их тийм гонигтай болж ирдэг. Тэгэхээр тэр эрвээхийн далавч олон өнгийн гоёмсог цэцгэс цаана тэр алимаагийн одоо тэр бие сэтгэлд байгаа тэр сэтгэл зүйн шарахыг ямар их одоо хөндөөрлүүлж байгааг болоод зохиолч тэр харилцаагаар бол ингээ илрүүлж бичсэн байгаа юм. Өнгийн эрвээхээ нэгэн мөчд агаарт цэцэг дэлгэрэх шиг алгалж харагдсан зүг бүр тийшээ нисэлтгэд бид дахиад л нэг эрвээхээ хөн хашгиралдан одлоо. Алимаа тэр хойно хоцорж гисэн бидний хойноос дэгэнцэж харагдана. Бид нэг хэсэг барьсан юмгүй баахан гүйлдэж яваад эргээд ирсэн чинь малгай дотор нэг улаан цоохор эрвээхээ үлдчихсэн байлаа. Гэхдээ түүнийг хичнээнч дээшээ шидсэн нисэхгүй болохоор нь бид нэг шар цэцгэн дээр тавиад орхиж билээ. Тэгээд зохиолын төгсгөлд бол хүүгийн бодлоор энэ бүхэн бол гарч ирдэг л дээ. Тэр ингээ нис чадахгүй болцсон эрвээхээний одоо далавчсандах тэр нэг толб хүүгийн одоо энэ гарт ингэж үлдээд магадгүй тэр толбноос болоод эрвээхийнс чадаагүй магадгүй алимаач гэсэн тэр одоо бие сэтгэлийн хувьд тийм босноо өөртөө ч холбоотой юм шиг ингэж одоо ухаарч эргэцүүлж бодож байгаа. Тэгээд ер нь эмзэглэх гимших сэтгэлээ хүмүүс битгий мартаасай, үргэлж бодож байгаасай гэсэн одоо санаа бол зохиолын төгсгөлд бол уншигчдад ингээд ирдэг. Хөөх тэр эрвээхээ цэцгэн дээр өгсөн үү? Нисэж явж гисэн үү? Бүүмэд. Маргааш нь үзэхэд алга байсан. Харин харж явахдаа би хорооныхаа өндгөнд улаан хүрэн бодог шиг юм наалчихсан байхыг хараад дотор пал хийж энэ лам нөгөө нисээгүй эрвээхээний далавчных л байх та гэж бодогдсон хурууга арчин гэртэн орлоо. Аав ээжийн хэнч мэдээгүй. Тэрж байтугай хам тоглодог хүүхдүүдээс нэгэн ч мэдээгүй гэдгийг мэдж байгаа хэрнээ тэр оройжон гон зүрх минь удтал түг зохилж билээ. Тэр цагаас хойш хүмүүс биений хэн жигүүрийг гэмтээчих болгонд сэтгэл минь эмзэглэж надаас болж алимаа суу таягтай болсон шүү дээ гэж надад санагддаг юм да. Урлаг гоо зүй танин мэдхийн соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.